Монголын хуульчдын холбооноос хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал сэдвүүлэлцүүлгийг 2017 оны 1-р сарын 19-нд хуульчдын танхим зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хуульчдын холбооны ерөнхийлөгч хунан, тамган газрын дарга Гамболд, тус холбооны бүтцийн байгууллага болох зөвлөл Чиг үүргийн хороо, сайн дурын хороодын удирдгууд болон гишүүдийн төлөөлөлд оролцлоо. Хэлэлцүүлгийн хүрээнд хуульчдын холбооны магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны дарга Мөнх сайхан 2012 онд батлагдсан хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал сэдвэр. Тамган газрын дарга Гамболд хуульчдын холбооны хороодын үйл ажиллагаа сэдвэр. Тус холбооны мэргэжилтэн судлаач Монголжинго хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ сэдвэр илтгэл хэлцүүлсэн. За энэс гадна хуульчийн үргэлжлэн сургалтыг бас хуульчдын холбоонд шилжүүлснээр одоо ач холбогдолтой байгаа. Тэгэхээр энэ мэтлэнгээр яг хуульчийн хувьд ажиллахад илүү хариуцлагатай хараа тусаараа ажиллахад дэмжлэг үзүүлэх ийм чиг үүрэг хуульчдын холбоон шилжиж ирсэн. За 3 дахь багц чиг үүрэг бол хараа тус хариуцлагатай шүүх эрх мэдлийг төлөвшүүлэхтэй холбоотой. Энэ дээр хоёр маш чухал үүрэг байгаа. Нэг нь бол шүүхийн ерхий зөвлөлийн нэг гишүүнийг албан ёсоор одоо хуульчийн мэргэжлийнхэн өөрсдөө нэр дэвшүүлдэг болсон 5 гишүүний нэгийг нь. За мөн шүүгчид нэр дэвшигч болгон дээр тухайн нэр дэвшигч нь мэдлэг, ур чадвар, ёс зүй, зан төлөвийн хувьд шүүгчээр ажиллах шаардлага хангасан уугүй гэдгийг дүүлд гаргадаг ийм чиг үүрэг холбоонд шилжсэн. Тэгээд энэ бол маш чухал. Яагаад гэхээр тухайн хуульчийн шүүгч болох шаардлага хангасан уугүй гэдгийг тэр хуульчтай хамт шүүх хуралд орж исэн, эсрэг талд нь өмгөөлөгчөөр орж исэн, эсвэл тэр асуудлыг шийдэж исэн шүүгч. Ер нь хуульчийн мэргэжлийн тэр хамт олон л хамгийн сайн мэддэг. Тэгэхээр хуульчаар ажиллахдаа мэргэжлийн ёс зүгээс ахдаг байсан ийм хүн шүүгчээр томилгосныхоо дараа бас үнэн чударга ажиллана гэдэг. Энэ одоо зүйлийг шалгахад энэ олон улсын чиг хандлага руу явхад бол энэ чиг үүрэг чухал юм алхам болсон юм аа. Өөрийнхөө үндсэн чиг үүргийг хороодоор дамжуулж хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ хороодын үйл ажиллагаа сайн дурын болон чиг үүргийн хороодуудыг төвтэй үйл ажиллагаанаас гадна энэ дээр хууль тогтоомжийн тухай хууль дээр анхны үйлдвэр дээр нь байсан хуулийн төсөл заавал мэргэжлийн байгууллагаас санал авсан байна гэсэн заавал байх шалтгаараас одоо бол тэр өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ бүхнийг өөрийг танд эрхийг шилжүүлээ, өөрийгөө удирд өөрийгөө зохицуул гэж нэг мөр энэ хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг гаргаж Монголын хуульчдын холбоог байгуулснаар шийдэж өгсөн. Тэгэхээр энийг бол улам цааш нь хөгжүүлэхийн зөв нэгэнд замд орсныг хөгжүүлэх ёстойгоос биш энийг бол гацаахгүй. Энэний баталгаа нь өөрөө юу гэхээр бидний мэргэжлийн дүрм бид өөрөө баталсан, бид ингэж хийж чадна гэдэг нэгэнд баталсан дүрм юм аа. Мөн хуульчийн нийт тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн гишүүн судлаач Галбаатар хуульчийн чиг үүргийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын үндсэн зарчмууд ба хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль сэдвэр. Хуульчийн мэргэжлийн дүрм ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Баасанжаа хуульчийн ёс зүй сэдвэр тус танилцуулга хийж хэлэлцүүлсэн. Яг одоо практик дээр манай хороо тэгж яагаад тэгэхээр сургалтын хороо маань үргэлжилсэн сургалт манайх хариуцдаг учраас бүх сургалтаа ингээд хариуцлаа гэдэг. Нөгөө ёс зүйн хорооны сургалт манайхаас гараа явчих. Тэгэхээр энэ асуудлыг илүү одоо хуулинд тодтогч ойлгож өгч байна. Одоо юу гэдэг сургалтын хорооны чиг үүрэг ёс зүйн сургалтаас босдсон ч гэдэг. Тэгэхгүй энэ ойлгомжгүй энэ хуулийн энэ зохицуулалт ойлгомжгүй байгаагаас ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох сайжруулах чиглэлээр олон санал гаргасан бөгөөд санал зөвлөмжийг хууль зүйн дотоод хэргийн яамд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.